За нэлээд хэд хоногийн өмнө, бараг сар гарны өмнө амласан байсан теломерийн тухай ярина гэд тэг амжихгүй явсаар агаад одоо яг ярихгаа сууж байна. Өнөөдөр би теломерийн тухай та бүхэндээ 5 настай хүүхдч ойлгохоор маш гоё ойлгомжтойгоор тайлбарлаж өгөх болно. За энэ теломерийг тухайл ойлгочих юм бол бүгдээрээ хэрхэн яаж эрүүл үзэсгэлэнтэй урт наслах вэ гэдэг бол маш амархан болох болно. Тэгэхээр за одоо эхэлцгээе. Теломер гэж яг юу юм бэ гэхээр бид нар хүн болгон дотроо юм эсийн дотор маань юу гэдэг штэ хоромсон байдаг. Тэр хоромсон одоо хүмүүс чинь 23 хос хоромсон гэж ярьдэн штэ. Тэр одоо яг энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа юм X хэлбэртэй юм бол хоромсон байдаг. Тэр хоромсомын дотор нь бидний генетикийн мэдээлэл байдаг. Бид нар одоо хар устай ах уу, шар устай байх уу, ногоон нүдтэй ах уу, шар нүдтэй ах уу, бор нүдтэй ах уу, хар нүдтэй ах уу гэл те. Тэр бүх генетикийн мэдээлэл бидний одоо өвөг дээдсийн ямар генетиктэй байсан бэ? Бүх өвөг дээдсийн маань бүх генетик энэ одоо хоромсом дотор хадгалагдсан байгаа. Тэгээ тэднээс одоо яг идэвхтэйгээр ажиллаж байгаанууд нь одоо бидний энэ бие махбодон дээр илрээд одоо гараад ирцэн те ямар хумсны хэлбэртэй аавгаа дуурайсан юм уу, ээжгээ дуурайсан юм уу те. Тэгээ ингээд гараад ирцэн байгаа. Тэгэхээр энэ хоромсомын дотор нь бидний генетикийн мэдээлэл байдаг. Тэгээ энэ хоромсомын үзүүрт генетикийн мэдээллийг ингээд одоо яг нэг савн дотор хийгээд ингээд таглалцсан юм шиг юм үзүүрт нь ингээд юм байждаг. Тэр үзүүрт нь байгаа юмыг теломер гэж нэрлэдэг. Тэгээ энэ теломер ингээд одоо юу яадаг вэ юу? Урт богино гэд хэмжээгээрээ хүн болгоны теломерийн үзүүр ялгаатай байдаг. Тэгээд тэр теломерийн үзүүр ингээд богиносоор байгаад бүр ингээд байхгүй болох юм бол тэр үед ингээд энэ хоромсомын доторх энэ генетик мэдээлэл ингээд задраад тэгээд тэр одоо эс маань юу адаг үхдэг. Тэр эс ингээд энэ теломерийн үзүүр богиносоор ингээд бүр дуусчих юм бол тэр эс нь өөрөө үхдэг байгаа. За тэгэхээр энэ теломерийн үзүүрийг эрдэмтэд юу гэж зөвөрлөдөг вэ гэхээр яг үдээсний үзүүрт байдаг ингээд одоо тэр үдээсий чи ингээд одоо ингээд сүлжчихсэн нэг юм урт үдээс байгаа штэ. Тэгээ үзүүрт нь нэг юм бэхэлцэн ингээд бооцсон нэг хар хуванцар юм байдаг штэ. Тэгээ тэргээр нь ингээд үдээсээ ингээд гутлынхаа нөхрөө хийгээд ингээд үдэж болдог. Тэр нь байхгүй байх юм бол үдээс маань өөрөө задраад тэгээд дахиж ингэж гутлаа үдэх боломжгүй болдог. Яг тэрэн шиг яг ийм хоромсомын үзүүрийг ингээд бэхлээд барьсан байгаа тийм зүйлтэй одоо эрдэмтэд бол зөөрлөдөг. Энэ бол теломер гэсэн үг. За тэгэхээр энэ теломерийн үзүүр нь урт байх тусмаа хүний бие өөрөө маш хүчтэй, эрүүл чирэг, амархан одоо нөхөн төлждөг, яс булчин чангатай, яс нь одоо юм бат бэх, арьс нь гоё одоо үрчигээгүй, тийм толгор, тийм эрүүл те хүн их энергитэй, тийм эрүүл байж байдаг. Энэ теломерийн үзүүр ингээд богиносох тусмаа хүний бие хэврэг болоод амархан өвддөг, дархлаа муутай, ясан хэврэг, тэгэл булчин султай, амархан ядардаг, арьс нь одоо ингээ амархан үрчигээл тийм болдог байна. Тэгэхээр одоо бид нар залуухан байгаа дээр ингээ теломерийн үзүүр маань ингээд урт байгаа юм байна шүү дээ. Тийм болохоор бид нар ингээ ямар ч хүчлээсгүй ийм гоё одоо гүйж хараад чаддаг, дасгал хөдөлгөөн хийж чаддаг. Тэгээд юу яд юм бэ? Ингээ хөгшрөх тусмаа цаг хугацаа явах тусмаа энэ теломерийн үзүүр ингээ богиносоод бидний ингээд эсүүд маань үхээд тэгээд ингээд эсүүд маань ингээд нүхэн төлждөг байсан чинь одоо нүхэн төлжих эсүүд маань ингээд дуусаад тэгээд бүх эсүүд маань ингээд хамтдаа ингээд хөгшрөөд одоо бид нар чинь ингээд хөгшрөхгүй ингээд байгаад байгаа маань энэ эсүүд маань ингээд нүхэн төлжөөд байгаа байхгүй юу? Одоо жишээ нь ингээд арьс маань ингээд гуужаад унсан ч дотроос нь ингээ шинэ арьс нөхөн төлжөж гарч ирээд ингээ булбараа хിവэрэл байгаа. Хэрвээ ингээд миний арьсны эсүүд ингээд хүн төлчих боломжгүй бүгдээрээ дууссан. Тэгээд одоо үлдсэн эсүүд нь зөвхөн хөгшрөлтийнхаа зам руу ингээ явж явах юм бол одоо би ингээ хөгшрөөд миний арьс ингээ өрчих нь шүү дээ. Идэгрэл дудаашраал тий. Яг тийм юм болдог байна. Тэгэхээр хүн болгоны теломерийн үзүүр ингээд наснаасаа үл хамааран бас харилцан адилгүй байдаг. Адилхан 30 настай мөртлөө нэгнийх нь теломерийн үзүүр арай урт нөгөөх их нарай богинохон байх тохиолдол байдаг. Тэгээ хүмүүс энэ теломерийн үзүүр юу яагаад ийм богинохон зарим хүнийх юм богинохон байгаа, яагаад зарим хүнийх юм урт байгаа юм бэ гэдгийг судалж үзсэн байх. Тэгээд юуг олж мэдсэн бэ гэхээр ингээ эсийн хуваагдлын тоогоор энэ теломерийн үзүүр богиносоод явт юм байна гэдгийг эрдэмтэд тогтоосон. Одоо жишээ нэг ширхэг эс байж агаад
хуваагдаад 2 болоод 4 болоод 8 болоод 16 болоод ингээд үржээд өсөөд тэгээд өссөөр байгаа эд болоод эргэтэн болоод явдсан шүү дээ. Яг тэрэн шиг энэ хуваагдлын тоогоор теломерийн үзүүр баг багаар богиносч идэм байна гэдгийг олж мэдсэн. Хүний эс нэг байжгаад 2 болонгууд теломерийн үзүүр нь одоо нэг тийм 15 см байжгаад 14 см болно. Тэгээд нөгөө 2 болж хуваагдсан эс маань 4 болоод дахиад хуваагдангууд нөгөө хромосомын үзүүрийн теломер маань 14 см болсон байсан 13 см болно. Тэгээд нөгөө эс маань 4 байж байгаа 8 болонгууд ингээд нөгөө үзүүр нэгэл баг багаар багасаал идэм байл л та. Ингэж одоо эс хуваагдсаар агаад нөгөө теломерийн үзүүр чинь бүр богиносоод дуусангууд тэдгээр эсүүд дахиж хуваагдахгүйгээр ингээд одоо хөгшөрч эхэлдэг. Дахиж хуваагдахгүй хөгшөрч эхлээд хөгшрөөсөөр байгаа үхдэг. Тэгээд дараагийн шинэ эс гарч ирээд дахиад хуваагдаад ингээд бид нар одоо шарх маань эдгэрж андаг, хумс маань одоо ургадаг, арьс маань ингээд гуйцсан чи ингээд яаж яадаг буцаж төлждөг, үс маань унсан чи шинээр ургаж байдаг байх нэ. Тэ? За харин бас эрдэмтэд үүний дараа юуг олж мэдсэн бэ гэхээр энэ теломерийн үзүүрт дахиад нэг юм байд юм байна. Тэрийг теломерес гэдэг юм байна. Тэр теломерес гэдэг зүйл нь өөрөө хамгийн гайхамшигтай нь буцаад ургаж идэг. Зарим хүний теломерийн үзүүр яагаад ингээд эс нь олон хуваагдаад 30-40 хүрсэн мөртлөө ингээд теломерийн үзүүр нь урт байгаад байна гэхээр тэр теломерес гэдэг зүйл нь өөрөө буцаж ургаад байдаг. Ингээл эс хуваагдаад 15 см байж бол 14 болол 13 болол тэгснээ буцаж ургаал дахиад 15 болчдөг байх нь шүү дээ. Тэгэхээр бид нар теломерийнхаа үзүүрийг ингэж дахин ургуулах боломжтой. Тэгээд ургуулад байхаар нөгөө нэг нөхөн одоо яаж байгаа хуваагдаж байгаа эсүүд маань юусоо өөхөхгүйгээр хөгшөрөхгүйгээр ингээд удаан ирүүл залуугаараа байгаад ах боломжтой байдаг байна. Тэгэхэд тэгвэл энэ яагаад зарим хүний теломерийн үзүүр нь теломерес нь ингээд ургаад залуу хിവэрэ хүчтэй тархлаа сайтай ясан одоо бат бэх булчин чангатай байгаад байгаа. Яагаад зарим хүмүүс нь яг адилхан л одоо 30 настай мөртлөө яагаад теломерийн үзүүр нь ингээд юу атсан? Богиносоо дахиж урахгүй байгаа юм бол яагаад ингээд тэрнээсээ болоод ингээд яс сэрэгжээд тархлаа муудаад байгаа юм бол гэдгийг судалж үзсэн байгаа. Тэгсэн чинь тэндээс одоо юу гарч ирсэн бэ гэхээр ингэсэн. Тэр одоо теломер хүний биеийн дотор маш олон төрлийн эсүүд байгаа тийм булчингийн эс, ясны эс, арьсны эс, мэдрэлийн эс гэд. Тэнгууд тэр эсүүд маань юунаас ингэж нөхөн төлждөг вэ гэхээр үүдэл эс гэдэг зүйлээс нөхөн төлжиж байдаг. Stem cell гэдэг тэрийг англиар. За тэр stem cell гэдэг зүйл нь өөрөө тэр нэг ширхэг эсийг аваад ингэсэн байгаа. Нэг ийм одоо petri dish гэдэг ийм одоо эс үржүүлдэг ийм сав байгаа аахгүй юу? Яг ийм хүний бичил хүний биеийн орчин гэж ойлгож болно. Нэг юм цус шиг нэг тийм юм орчин дотор тэр эсийг ингээд үржүүлсэн байгаа. Нэг юм савн дотор. Тэр үүдэл нэг ширхэг эсийг ингээд тэр савн дотор хийсэн чинь тэр нь нэг байж байгаа 2 болоод 4 болоод 8 болоо ингээд хуваагцаар хагаад нэг өдрийн дараа буцаад ирэхэд 30,000 ширхэг болоод 7 хоногийн дараа ч илүү 1 хоногийн дараа ч илүү нөгөө эс нь 30,000 ширхэг болоод ингээд одоо яатсан ингээд хуваагдаад үрчсэн байсан. За тэгээд тэр эсүүдийгээ 10,000-ыг нь булчингийн эсүүдтэй нийлүүлж хийгээд 10,000-ыг нь ясны эсүүдтэй нийлүүлж хийгээд 10,000-ыг нь өөхний эсүүдтэй ингээд нийлүүлээд хийгээд тэгээд хоногийн дараа харсан чинь нөгөө нэг 10,000 булчингийн эстэй нийлсэн нь булчингийн эс болоод хувирсан. Ясны эсүүдтэй хамт нийлүүлсэн өөрөө ясны эс болоод хувирсан. Өөхний эсүүдтэй нийлүүлсэн 10,000 нь өөхний эс болоод хувирсан байсан байгаа аахгүй юу. Тэнгууд энэ stem cell буюу үүдэл эс гэдэг зүйл чинь өөрөө ингээд орчноосоо хамаарат ингээ өөрчлөгдөж юм. Одоо хүний бие дотор ингээд булчингаа ингээ ажилуулад хүнд одоо юу төмөр өргөчлөө. Тэнгуут ингээ гар булардсан штэ. Тэр булралт бол юу вэ гэхээр бид нар ингээд хитрхи хүчтэй юм ингээд өргөөд булчингаа ингээд маш хүчтэй ажилуулад нөгөө булчин маань ингээд задраад тэгээд тэр нь ингээд буцаад идэгрэх явцад ингээд задраад тэр чинь ингээд урагдцсан гэсэн үг шүү дээ. Булчин маань урагдцсан учраас ингээд өвдөж байгаа. Тэнгуут тэр урагдсан булчин буцааж ингээд нөхөн төлжүүлэхийн тулд дахиад хідэн ингээд үүдэл эс ингээд тийшээ очиод булчингийн эс болж хувираад тэрийг ингээд нөхөн төлжүүлсэн байгаа аахгүй юу. Тэгэж ингэж үүдэл эсүүд маань хаана юу хэрэгтэй байна? Одоо тий өөхний багасаад ах юм бол өөх рүү яваад яс сугарсан хүний одоо үүдэл эсүүд нь яс руу яваад ингээ яс болоод тэр ясыг бороолуулаад ингээ нөхөн төлжүүлээд тий
арьс нь шархалцсан байх юм бол тэр эсүүд нь үүдэл эс маань ингээ арьсан дээр очиод ингээд өөрийгөө арьс болгож хуургаад ингээд арьсыг нөхөн төлжүүлээ идгээгээд. Тийм одоо юу ч болж хуурах боломжтой юм үүдэл эс байдаг бахна. Үүдэл эс гэдэг зүйл маань тийм байдаг бахна. Тэгээд хүмүүс одоо эрдэмтэд нөгөө нэг одоо тэр булчингийн эс дотор байсан одоо тэр эрүүл үүдэлстэй тэдрийг ингээд одоо өвчлсөн эсүүдийн дунд ингээд нийлүүлсэн чинь нөгөө нэг эрүүл байсан эсүүд чинь өвчлсөн эсүүдийг дагаад ингээд өвчлсөн эс болоод бүгдээрээ өвчтөе эсүүд болоод хувирсан байна. Дараа нь тэр өвчлсөн эсүүдээ эрүүл эсүүдтэй нийлүүлсэн чинь бүгдээрээ нөгөө эрүүл эсүүдэд дагаад эрүүл эс болоод хувирсан байсан. Тэгэхээр эндээс эрдэмтэд ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр за энэ эсийн эрүүл байдал энэ теломерийн үзүүр урт байх гэдэг чинь өөрөө нь орчноос хамааралтай юм байна шүү. Булчингийн орчинд оруулангууд булчин болж хувраал, өвчлсөн эсүүдийн орчинд оруулангууд өвчлсөн болж хувраал, буцаагаал эрүүл эсүүдтэй нийлүүлэнгууд эрүүл болж хувраал. Ямар орчинд байна? Яг тийм болж хувраад байгаа юм байна шүү гэдгийг эрдэмтэд эндээс ингээд ажиглаж мэдэж авсан байна. Тэгээд эрдэмтэд маань за хүмүүс тэгвэл ингээд яагаад одоо өвдөд тань те энэ яагаад энэ теломер одоо энэ ямар орчин энэ теломерийн үзүүрийг ингэж богиносож те хүний биеийг хэврэг байлгахад нөлөөлөд байна вэ гэдгийг ингээд судлаад үзсэн чинь ердөөсөө л стресс гэдэг зүйл өөрөө одоо орчлон дээрх бүх өвчин эмгэгийн 99% нь стрессийн гаралтай гэж эрдэмтэд тогтоосон байхгүй. Ганцхан хувь бүх нийт дэлхий дээр байгаа бүх өвчин эмгэгийн ганцхан хувь нь удамшлын гаралтай гэж төсөөлтөө. Бусад бүх 99% нь стресс буюу тэр нь 3 төрлийн стресс байгаа. Физикийн стресс, химийн стресс, сэтгэл зүйн стресс гэдэг. Физикийн стресс гэдэг бол ойлгомжтой бие махбодын одоо гэмтэл, тэ шарах, сорив эсвэл одоо хүн ингээд одоо маш хүнд төмөр өргөж маш их одоо жим дотор очиод ингээ гүүж мүж юм тасгал одоо юм интенс тасгал гэдэг чинь тийм хүнд тасгал хийнгүүт тэр нь одоо тийм эерэг стрессийг биендээ үзүүлж ийн гэж ойлгож байна. Эсвэл бүр биеийн гэмтээд ясан хугараад гэмтэл бэртэл авсан бол тэр нь физик стресс болж хувирж байгаа байхгүй. Химийн стресс гэдэг нь болохоор одоо энэ агаарын бохирдол бидний идэж ууж байгаа арх тамхи те хит их боловсруулсан хүнс сахартай хүнс гэдэг ч юм уу. Тэдгээр зүйлсүүд нь өөрөө химийн стресс болж хувирж байгаа. Сэтгэл зүйн стресс нь болохоор одоо нөгөө уур бухимдал, гуниг гутрал одоо ажлын орчин, хүмүүсийн хоорондын харилцаанаас үүсэж байгаа асуудал, бэрхшээл тэдгээр юм сэтгэл зүйн стрессүүд ингээд ордог байна. Тэгэхээр бид нар одоо орчин үед ийм их хортой орчин те бидний агаар бохир байна, хоол хүнс бохир байна, хөрс усны бохирдолтой байна. Дээрэс нь одоо ингээд нөгөө хоорондоо ингээд харилцааны асуудлууд бас ингээд энэ бүхэн маань бидрийг ингээд стресстүүлээд тэгээд тэр стресс маань өөрөө юу адаг байгаа байхгүй юу? Бидний ингээд эсийн төвшөнд нөлөөлөд тэгээд одоо тэр их стрессээс болоод одоо теломерийн үзүүр маань ингээд богиносоод идэг байна. Тэгэхээр одоо ингээд энийг ингэж төсөөлөх хэрэгтэй. Би тэгээд биш тэ хүмүүс эрдэмтэд юу бас энийг хэлхээ марцсан. Юуг тогтоосон мэхээр нөгөө теломерийн одоо энэ үүдлэсийн тоо ингээд теломерийн үзүүр ингээд өөрийгөө ингээд ургуулдаг. Хэрвээ хүн маш эрүүл агаартай, эрүүл орчинтой, стресс бухимдалгүй ингээд байгалаараа ингээд байгалийн жамаараа ингээд амар амгалан амьдрах юм бол хүмүүс 120-оос 150 наслах бүрэн боломжтой юм байна. Яагаад гэвэл энэ теломер гэдэг зүйл чи өөрийгөө ингээ ургуулаад байж байгаа. Тэгээд энэ үүдлэсийн хүний биед үүдлэсийн тоо юм тоош хэрэгтэй байна. Тэгээ энэ нь ингээд одоо хуваагдах ингээд цаг хугацааны тоог нь ингээд тооцоолоод үзэнгүүт хүн дунджаар 120-оос 150 наслах бүрэн боломжтой байд юм байна. Гэвч хүний одоо амьдарч байгаа орчин нөхцөл өөрөө ийм хортой байгаа, стресстэй байгаа учраас бидний одоо дундаж наслалт одоо 60-аас 90 болоод буурсан байна гэдгийг эрдэмтэд тогтоосон байгаа байхгүй юу. Тэгээд тэгвэл энэ орчин нөхцөл гэдэг зүйл чинь өөрөө яг юунаас болоод байна вэ? Орчин нөхцөл гэдэг зүйл яг юунаас хамаарч байна вэ гэдгийг дахиад эрдэмтэд цааш нь ингээд судалсан байгаа. Тэгтэл юуг олж мэдсэн бэ гэхээр орчин нөхцөл гэдэг зүйл чинь өөрөө орчноосоо огт хамаардаггүй юм биш шүү дээ гэдгийг олж мэдсэн байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хүн ямар орчинд амьдарч ийн гэдг нь өөрөө хүний даалдах ухамсардах ихтгэл үнэмшлээс хамаард юм байна. Хүн ямар зүйлд стрессдгүү, ямар зүйлд
одоо баярлаж талархах вэ гэдг нь ерөөсөө ч тэр гадаад хүчин зүйлүүдээс огт хамаардаггүй юм байна. Харин дотоод хүчин зүйл буюу хүний далд ухамсарт ямар ихтгэл үнэмшил байна. Тэдгэр зүйлээс хамаарч хүн юунд стрессдгүй юунд харин баярлаж амар амгалан тайван амьдрах уу гэдгийг өөрөө шийддэг юм байна гэдгийг эрдэмтэд олж мэдсэн байгаа байхгүй юу. Энийг юугаар тайлбарж болох вэ гэхээр пласебо эффект, ноцебо эффект гэд маш алдартай тийм ойлголт байдаг шүү дээ. Бараг хүн болгоо энэ талаар сонсч ирсэн баг. Пласебо эффект гэдэг нь хүн одоо өвдсөн ч гэсэндээ өөрөө өөрийгөө эдгэрнэ гэж итгэх юм бол ямар ч гадны им тариагны нөлөөгүйгээр өөрийгөө шууд эдгэх тийм чадвартай байдаг. Одоо хүнд толгой өвдөд байна гэх тэнгуут өөмөө энэ толгойн им гэд зүгээр л им цардуулын шахмал эсвэл гурилны шахмал эсвэл сахарын им шахмалыг имний хэлбэрт оруулаад энэ бол толгойн им шүү гэд ингээ өнгөө тэр хүн уугаад зүгээр шууд өөр нь ингээ толгой нь өвдгөө болоод итгэждэг. Яагаад гэвэл тэр хүн өөрийгөө толгойн им уучлаа гэд итгэждэг. Энийг хамгийн анх дэлхийн 2 дугаар дайны үед нэг совилогч олж мэдчихсэн. Тэр үед ингээд маш их одоо шархацсан цэргүүдийг өвчин намдаахын тулд морфин тарьдаг байсан. Тэгсэн чинь дайны үеэс учраас ингээ юм хомс тэгээд морфин дууссан. Тэгээд цэргүүд ингээл уйлал ойрлол одоо ингээ надад морфин тариад өвчин намдаагаад өгөөч гэд бүр маш их гуйжсэн. Тэгсэн чинь нэг совилогч араа ядахта зүгээр л юм натрийн хлорид одоо давстай усыг энэ бол одоо морфин шүү гэж хэлээд цэргүүдэд ингээд тарьцсан. Тэгсэн чинь үнэхээр цэргүүд ингээд ямар ч морфин тариулаагүй мөртлөө ингээд өвчин нь намдаад тайвшраад унтаад байсан гэж аахгүй. Тэгж ингээд хүмүүс өөрөө өөрийнхөө өвчнийг ингээд ангаах боломжтой байт юм байна гэдгийг эрдэмтэд олж нээжсэн. Энийний эсрэг үзэгдлийг харин ноцебо эффект гэдэг. Тэр нь болохоор эрүүл мөртлөө өөрийгөө өвдчлөө гэж итгэчих юм бол шууд өвдөөд тэгээд бүр үхэл төргөх боломжтой байдаг. Энэ талаар би бүр номноос уншиж ирсэн. Biology of Belief тэгээд Becoming Supernatural гэдэг энэ хоёр ном дээр юм жишээ бичсэн. Яг алин дээр нь бичсэн байсныг би яг санахгүй байхгүй. Энэ хоёр номны аль нэг дээр нэг хүн өөрийгөө юу асан байна. Та хор тавдартай юм байна гэд юу асан. Имчээс юм үг сонсцсон. Тэгээд танд 3 сарын л нас байна гэдгийгсэн чинь тэр хүн 12 сард ингээд би одоо өөх юм байна гэдгийг мэдсэн юм л та. Тэгээд энэ 12 сард энэ одоо Christmas-ийн баяраар би гэр бүлийнхтэйгээ хамт баймаараа нэмчээ та намайг энэ Christmas-ийн баяр хүртэл намайг амьд байлгадаг. Би ингээд хамгийн сүүлийн Christmas-ийн баярыг гэр бүлтэйгээ тэмдэглэмээр байна гэд тэр хүн эмчтэйсэн ма. Тэгэл эмч нь ингээд одоо тусал мусал залгаал хими эмчилгээгээл ингээд аль чадхаа хийгээд тэгээд тэр хүн үнэхээр юу асан Christmas-ийн баярыг тэмдэглээл маргааш нь шууд өөдөлцсөн гэж байгаа байхгүй. Тэгээд тэр хүнийг өгсөний дараа задлан шинжилгээ хийсэн чинь тэр хүнд ямар ч хор тавдар байгаагүй. Буруу оншилсан байсан. Тэр нь зүгээр нэг уйлахаа амьлахаасан ч гэлээ нэг тиймэрхүү бичсэн байсан. Тэгэл тэр хүн өөрөө үхэн гэдэгт итгэцэн учраас бүр он сар өдөр хүлээж аваад тэгээд өөрийгөө өхүүлсэн байгаа байхгүй юу? Бас нэг юм жишээ байсан. Хоёр хүн ийм химийн бишээ радио идэвхт тийм цацраг идэвхт тийм орчинд үйлдвэрт ажилладаг байсан байна. Гэхдээ бүгдээрээ юм юутай хамгаалах хувцас хэрэглэл өмсдөг. Тэгээ тэр орчинд ингээд 20 жил ч үлээ 30 жил ч үлээ юм олон жил ажилласан юм хоёр хүн байгаа. Тэгсэн чинь тэр хоёр хүний нэг нь болохоор хор тавдар туссан. Нөгөөх нь болохоор ямар ч хор тавдар тусаагүй. Хор тавдар туссан хүн нь болохоор би болвол ийм хортой нөхцөлд ажилладаг гэдэгт ингээ байнга эмзэглэж явдаг байсан. Нөгөө нь болохоор за энэ бол ийм хортой нөхцөл. Гэхдээ би ингээ хамгаалдаг ийм хувцас сэргэлттэй юм чи зөв зүгээр гэдэгт маш тэгж ихтгэлтэй явдаг байсан байхгүй. Тэгээ тэр хүн нь огт хор тавдар тусаагүй. Харин ингээ өөрийгөө би ингээ хортой нөхцөлд ажилладаг шүү гэж ингэж санаа зовж явдаг байсан хүн нь хор тавдар туссан. Тэр хоёр хүн хоёулаа тэр газар 20 жил яг адилхан ажил хийж явсан гэж байгаа байхгүй. Энэ бол бүр маш сонирхолтой. Тэгээд эрдэмтэд эндээс юуг олж мэдсэн бэ гэхээр хүний ийм эс дотроо нэг юм юутай тийм одоо юу антин шиг заяа ийм юу соронзон долгион ийм хүлээж авдаг ийм антин шиг юмтай тийм ээ л та. Тэнгуут тэр нь одоо хүний бие чинь ийм цахилгаан соронзон ийм оронтой байдаг шүү дээ. Хүн юу бодож гин тэрнээс нь хамаарат тэр цахилгаан соронзын энергийнх нь ингээд давтамж нь ингээд өөрчлөгдөж заяа. Энийг болохоор магнетоэнцефалограф гэдэг юм төхөөрөмжөөр бүр хэмждэг. Ингээд бодож байгаа юмнасаа шалтгаалаад тэр нэг соронзон орон нь ингээд
давтамж нь ингээ өөрчлөгдөд байдаг. Тэр бид нар ингээ юу бодож чинь тэр давтамжийг хэн хүлээж авдаг вэ гэхээр бидний эсүүд тэр долгионы давтамжийг ингээ хүлээж авдаг. Одоо жишээ нь бидний одоо үзэж байгаа зурагт байна шүү дээ тий. Бид нар одоо юу яаж байгаа байхгүй юу? Одоо ингээд Монгол телевиз дээр тавингууд манай ингээд сувг тэр Монгол телевизийн ингээд долгионыг хүлээж авч байгаа шүү дээ. Сувгаа солингууд солиод UBS дээр тавингууд одоо зурагт маань Монгол телевизийн сувгаа солиод UBS дээр очиод ингээд одоо энэ давтамжаа ингээд долгионыхоо давтамжийг ингээд өөрчлөөд өөр сувг гаргаад байгаа шүү дээ. Яг тэрэн шиг би ингээд нэг юм бодонгууд миний эсүүд тэр долгионыг хүлээж аваа. Дахиад өөр юм бодонгууд миний эсүүд дахиад өөр долгион ингээд хүлээгээд авчиж байгаа байхгүй юу? Миний эсүүд маань. Тэнгуут тэр эс маань ямар долгион хүлээж авч байна? Яг тэрнээсээ шалтгаалаад тэр одоо теломерес гэдэг тэр үзүүр маань уртсаж ургах уу эсвэл ингээ богиносоор хагаад өөхөх үү гэдгийг шийдэгддэг гэж байгаа байхгүй юу? Бүр бодлороо бид нар биеийнхээ эрүүл бат бөх байдлыг ингээ удирддаг байх нь шүү дээ. Сөрөг юм бодоод байгаа, сөрөг стресстэй орчинд амьдраад байгаа, химийн, физикийн, сэтгэл зүйн стрессийг ингээд маш ихээр хүлээж авч байгаа хүмүүсийн эсүүд нь тийм их стресстэй тийм одоо цахилгаан соронзын энергийг хүлээж аваад тэрнээсээ болоод юу яаж байгаа байхгүй юу тэр теломересийнхаа үзүүрийг ингээ ургуулахгүй богиносгоод ингээд өөрийнхөө одоо биеийг үхэл рүү ингээ улам ойртуулж байгаа байхгүй юу. Харин эсвэргээрээ ингээд маш их жаргалтай, баяр баясгалантай амьдралдаа талархдаг те амьдралдаа ингээд дурлсан тийм хүмүүсийн эсүүд нь одоо яг тийм гоё баяр жаргалтай амьдрал юм сайн сайхан гэдэг тийм одоо цахилгаан соронзын энергийг долгионы хүлээж аваад тэгээд амьдрал юм гоё яа шүү те бидний амьдрал дуусах болоогүй шүү дахиад ийм гоё юм чи амьдраад л бай гэд ингээд теломересийнхаа үзүүрийг ингээ уртсгаад ургуулад бие нь бат бөх ингээл амьдрсаар л байдаг байх нэ тэгэж ингэж одоо хүмүүс 100 насалсан 100 одоо 12 насалсан хүмүүс дэлхий дээр байдаг штэ урт насалсан хүмүүс тэр хүмүүс чинь ингээ амьдралдаа дурлцсан хүмүүс байгаа байхгүй юу харин амьдралдаа дурлаагүй амьдрал ингээд маш их зовлонгой нэгтэй стресс бухимдалтай байна гэж одоо тийм байгаа хүмүүсийнх нь теломерийн үзүүр нь уртсахгүй өөрийгөө за энэ амьдрал ерөөсөө л утгагүй маш хэцүү байна энэ амьдралыг бушуухан дуусгая гэд ингээд одоо эсийнхээ хуваагдлыг зогсоогоод ингээд үхэл рүүгээ ингээ баг багаар ойртож эхэлдэг байх нэ тэгж бие нь ингэж хэвэрхшиж дархлаа нь муудаж ингэж бид нар одоо сэтгэл санааны байдал маань бидний биеийн дархлааны эдэсэд ингэж шууд нөлөөлдөг байх нэ. За тэгэнгуутаа тэгвэл энэ одоо эдгээрээс хамгийн одоо их нөлөөтэй зүйл нь өөрөө сэтгэл зүйн стресс болж таарж байгаа биз. Яагаад гэвэл хүн өөрийгөө те өвчлсөн гэд итгээд бодцсон ч л тэр хүн өвчлөн штэ. Өөрийгөө радио идэвхт одоо ийм долгион цацраг идэвхт нөхцөлд ажиллаж гин гэдэгт итгээд тэгээд өөрийгөө ингээд одоо хор тавдар тусна гэж итгэсэн хүн шууд хор тавдар тусч байгаа байхгүй. Харин өөрийгөө би ийм цацраг идэвхт орчинд амьдарч байгаа боловч би ийм хамгаалтын хувцас өмсөж байгаа юм чи зөв зүгээр гэж итгэсэн тэгж бодсон хүн нь зөв зүгээр байж чадаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх стрессээс хамгийн хүчтэй нь бидний сэтгэл зүй байгаа байхгүй юу? Сэтгэл зүй тэрний цаана юу байна вэ гэхээр далд ухамсардах ихтгэл үнэмшил байгаа юм байна. Бидний амьдрал дахь одоо тохиолдож байгаа гадны хүчин зүйл хэр их одоо сөргөөр нөлөөлөх үү гэдгийг бидний далд ухамсардах ихтгэл үнэмшил шийднэ. Юунд стресстгүй, юунд баярлах уу гэдгийг бидний далд ухамсардах ихтгэл үнэмшил шийднэ. Одоо жишээ нэг хүндтэй эмэгтэйд ингээд цэцэг бэлгэллээ нөхөр нь. Тэгсэн чинь тэр эхнэр нь ингээд баярлаа ямар гоё юм бэ гэд ингээд баярлаж болж байна. Эсвэл нөхөр нь ингээд цэцэг аваад өгсөн чинь чи одоо ямар мөнгөөрөө энэ цэцгийг авч байгаа? Чи махаваад ороод ирэхгүй яасан юм? Гэт ингээ ууралж явах юм бол тэр эмэгтэй стрессчтэй яг адилхан гадны хүчин зүйл нь одоо тохиолдож байгаа байхгүй. Цэцэг бэлгэнд авах гэдэг яг нэг юм адилхан нөхцөлд тэр хоёр эмэгтэй орлоо. Нэг нь баярлалаа, нөгөөх нь стресстэд эсээ өхүүллээ тий. Нөгөөх нь баярлаад теломерийнхаа үзүүрийг уртсгалаа. Тэгэхээр юунд баярлах уу? Юунд гомдолж уурлах уу гэдг нь бидний тархиндах далд ухамсараас шалтгаалждаг. Тийм болохоор бүгдээрээ энэ одоо теломерийнхаа үзүүрийг ийм урт бие мах бодоо ийм хүчтэй одоо хөгшөрсөн ч гэсэндээ маш гоё хүчтэй тийм одоо бат бөх тийм
эрч хүчтэй, энергитэй тийм байхыг бид нар бүгдээрээ хүсдэг шүү дээ, тий. Одоо 50 гарсан мөртлөө маш гоёороо байгаа эмэгтэйчүүдийг хараад бид нар бүр ингэж л хөшөрөх юмсан гэж боддоо шүү дээ. Тэр хүмүүс ч өөрсдөө тийм амьдралд дурлцсан, тий. Амьдрах хүсэл эрмэлзэлтэй тийм хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр бүгдээрээ өнөөдрөөс аа эрүүл жаргалтай урт наслахын тулд амьдралаас ингэж сайн сайхныг нь олж хардаг тийм дадал зуршлыг ингэж хөвшүүлэх. Эхэндээ ингээд одоо сөрөг бодоод сурцсан хүмүүст бол маш хэцүү дарамттай санагдана. Яа би ингээд одоо бүр ингээд сайн юм бодъё, сайхан сайхан юм бодъё гэдэг нь бүр маш дарамттай санагдана. Яа гэвэл тэр чинь дасал болоогүй, дадал болоогүй тийм шин зүйл байхгүй юу? Тэгээ бидний тархитны далд ухамсар ч өөрөө тийм дадал болоогүй шин зүйлд маш дурггүй, аюултай санагддаг. Тэгэхдээ ч гэсэн хамаагүй ингээл за би гоё юм бодоод ингээд өөрийгөө тэгээ бүр ингээд гоё юм бодох гэж хичээх тусам уур хүрэн заяо яад. Ёо би яагаад ингэж зовх хэвээр энэ бол одоо бараг л toxic positivity заяа гэж бодож модол. Тэгэл ингээд шууд ингээд ууралмаар санагдал тий. Гэхдээ л багаар хичээгээл ах юм бол бид нар маш гоё тийм эерэг, өөдрөг, жаргалтай болж чадна. Яад гэвэл би өөрөө тийм одоо сөрөг тийм хүн байсан байхгүй юу? Хүм муулал. Өөстө арчаагүй бүдүүн тэр гүзээг нь хармаар гэл. Амар хүм муулал тий. Тэгэл амар ууртай. Тэгэл матаархуу тийм одоо юм сөрөг хүн байсан байхгүй. Тэгэл би ингээл яа эрэг болъё. Би энэ бүхнийг ингээл мэдэж авчаал те. За би ингээ эрэг байх хэрэгтэй юм байна. Би амьдралдаа дурлах хэрэгтэй юм байна шүү дээ гэдгийг ингээ олж мэдчихэд ингээ амьдралдаа дурлах гад хичээгсэн ч гэсэн ингээл уур хүрээл ийм амьдрал ингэж ийм байх чи би яаж энэ амьдрал дурлах юм гэл ингээл бодож модол те. Гэхдээ л би ерөөсөө ингээл болоогүй. За ингээл миний тарих ингээд өөрчлөлтийг хүлээж авч чадахгүй шүү. Би одоо ингээд за жоохон уралчээ тэгээд би буцаад эрэг болж чадна матна гэл ингээл өөр өөртөө яриад тэгэл би одоо маш гоё эрэг хүн болж чадсан. Би хүн болгонд ингээл сайн сайхныг хүсээл те. Хүн болгонд ингээл одоо гутарсан явж ивэл энэ хүн одоо ингээл энэ юу яагасэ одоо энэ хүнд гоё юм тохиолдосэ гэж бодож модол тийм гоё эрэг болж чадсан. Тийм болохоор та нар маань ч гэсэндээ эрэг болж чадна. Тэгээд гоё теломерээс урт уруулаад бүгдээрээ гоё хүчтэй эрүүл тийм гоё жаргалтай хөгшөрцгөөгүй гэж хэлмээр байна. Тийм болохоор би юу яадаг байхгүй юу? Яг би ийм үндсэлтэйгээр юу гэж жаргалтай ээж жаргалтай хүүхэд гэдэг сургалтаа бэлтжижсэн. Ягаад гэвэл бидний бүр биеийн эрүүл мэнд бүх зүйл бидний сэтгэл санааны байдлаас далд хомсордох төлөвлөмжлээс шалтгаалж байгаа юм байна. Тэгээ энийг би ингээд хүмүүст ойлгуулчих юм бол хүмүүс бүр ингээд сэтгэл нь амар амгалан болохоос гадна дахиад биеийн хүртэл гоё эрүүл хүчтэй болчих юм байна шүү дээ. Би олж харсан. Тэгээд яаж энэ далд хомсордох сэтгэл үнэмшлээ ингээд эрэг болгож өөрчлөх үү? Ер нь яагаад ийм сөрөг байгаад байгаа гэдгийг би жаргалтай хүүхд сургалтаараа заадаг. Тэгээ дээрэс нь бас одоо энэ далд ухамсардах ихтгэл үнэмшил чинь өөрөө бидний бүр ингээд баг байхад бидэрт суудсан байгаа байхгүй юу? Тийм болохоор би ингээ хүүхдүүдтэй за зургатаар ингээд янз бүрийн одоо буруу тийм ихтгэл үнэмшил авчихгүй дээ. Өөрөө өөрийгөө ингээд муу мухагаар боддог. Амьдралын талаар тийм одоо сөрөг үзэл бодолтой гутран үзэлтэй хүн болчихгүй дээ гэж бодоод би ерөөсөө ингээд хүүхдүүдтэй хамаагүй зургатаар гарч байгаа тийм одоо кино мино те энэ нэг солонгос кинонууд чинь ямар амар тийм өшөө авалт маавалт те бөө ингээл хор хутгаж мутгаал тиймэрхүү юмнууд гардаг штеп. Тиймэрхүү юмнуудаас би баг байгаа дээр ингээ хүүхдүүдэд хамгаалахыг хичээдэг, маш их хичээдэг. Огт тийм солонгос драма үзүүлдэггүй зургатаа ерөөсөө асаадгүй том болсон хойно 10 нас хүрчих юм бол юу дуртайгаа үзэж болно. 10 нас хүрчих юм бол далд ухамсар нь ингээд айл хэдийн ингээ бат бэхжээд те өөдрөг үзэлтэй амьдрал дуртай хүн болох уу өөрийгөө сайн сайхнаар бодож явдаг хүн болох уу эсвэл гутран үзэлтэй өөртөө ихтгэлгүй болох уу гэдгийг ингээд бага насныхандах ихтгэл үнэмшлээс ингээд шалтгаалдаг учраас би бага дээр нь ингээд хүүхдүүдэд маш их хамгаалдаг байхгүй юу. Ерөөсөө тийм буруу одоо муу муухай тийм сөрөг тийм буруу зүйлд уруу татхаар тийм сөрөг дүрстэй тийм хүүхэлдэйн кино минь үзүүлэхгүй хамгаалдаг байхгүй юу. Тийм болохоор би бас яг энийг ингээд одоо мэддэг болохоор дэлгэц ба хүүхдийн тархигийн сургалтаа бас бэлтжижсэн. Тэрэн дээр маань би юу заадаг вэ гэхээр ерөөсөө хүүхдүүдэд ингээд зурагт үзүүлж болохгүй гэх тийм ерөөсөө заахгүй заяа. Жоохон хүүхдүүдэд зурагт мурагт үзүүл болноо. Гэхдээ яг насанд нь тохирсон хамгийн гой зөв агуулгатай тийм одоо хүүхдийн кинонуудыг сонгож үзүүлээрэ. Тэгээ хэрвээ таны хүүхд аль хэдийн ингээд дэлгэцийн хамааралд орсон хамгийн аюултай тийм хүүхдүүдийг үзэх гээд байдаг болцсон бол
энэ дадал зуршийн ингэж ийм байдлаар ийм зүйлийг гэр орондоо хөвшүүлээд ингээд хүүхдэд элэгцэн хамаарлаас нь гаргаж болно гэдэг тэр зүйлүүдийг би ингээд зааж өгдөг. Энэ хоёр сургалт маань бол маш гоё. Ингээд одоо бүр хүүхдүүдийн одоо далд хумсрыг хамгаалж гин, ээжүүдийн далд хумсрыг өөрчилж гин гэд би бүр ингээ үнэхээр баяртай байдаг байхгүй. Тэгэхээр та нар маань бас сонирч явах юм бол над руу мессеж бичээрэй. Тэгээд энэ теломерийн тухай дугаар маань маш гоё хэрэг болсон, таалагдсан гэж найдаж байна. Тэгээд та нар маань бас сэтгэлээ хуваалцаарай. Өөр юуны талаар ярилцмаар байна комент хэсэгт бичээрэй. За ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Би бас нэрээ YouTube дээр шинэ юм цувралтай болсон. Энэ маань болохоор ингээ Momcast podcast гэж цуврал бичлэгүүд орж байгаа шүү дээ. Дараагийнх нь болохоор хүүхдүүд минь үнийг л ойлгоод аваасай. Хүүхдүүдээ ингээ том болох тусам би ингээд юуг ойлгуулахыг одоо хичээдэг янз бүрийн одоо нөгөө гэр бүлийн харилцаа, гэрийн харилцаа, бэлгийн боловсрал, сарын тэмдэг гэдэг ч юм уу те. Тийм одоо нандин зүйлсүүдийн талаар би юуг хүүхдүүдтэй ойлгож тайлбарлаж өгөхийг хүсдэг бай. Тэдгээр зүйлсүүдээ бас та бүхэндээ хуваалцдаг юм шин цувралтай болсон байгаа. Тэгээд эхний бичлэг нь хэд хоногийн өмнө орсон. Та нар бүгдээрээ бас сонсоод үзээрэй гэж хүсье. Бүгдд нь өнөөдөр ч бас Валентины өдрийн одоо бичлэг орж ийн. Бүгдд нь Валентины баярын мэд хүргэе. Гоё баярлаарай. Гэхдээ би өөрөө хувь хүний зүгээсээ бол Валентин тогт итгэдэггүй. Би бол энийг зүгээр л маркетингийн л нэг арга хэмжээ гэж боддог. Хүмүүс ингээл юмаа зарах гал те. Одоо юм хумаа зарах гад ингэж одоо хүмүүсийн мөнгийг саах гад өстө Валентин заавал эмгтэйгээ эрэгтэйгээ ингээл баярлуулсан, заавал гоё юм авч өгнө, заавал ингээд одоо бүх биеийнхаа өсийг аваа та нар өнөө орой секстэн гэдэг тийм одоо тэгэл одоо бүх буудалнууд ингээл одоо маш хүнтэй те бүх ваксны газрууд маш хүнтэй бүх ресторанууд ингээл маш хүнтэй бүх бизнесүүд эндээс чи ингээд хүмүүсийн мөнгийг саагаад ашиг орлого олоод байгаа байхгүй. Хүмүүсээ та нар их нэртэй нөхөртөө ийм бэлэг авч өгөөрэй гэж бизнесийн байгууллагууд ингээл хүмүүсийг ингээд ийм тархиугаалт хийгээд байгаа юм шиг надад санагддаг. Тэгээ би ерөөсөө нөхрийгөө ингээд Валентинаар ямар нэг юм хийх тийм дарамтанд ер нь оруулдаггүй. Гэхдээ сэтгэл чиний сэтгэл мэдэг. Чиний сэтгэлийн бэлэг гэх тиймэрхүү үг бол хэлдэг. Тэр ч яг бүгдд нь Валентины баярын мэд хүргэе. Бүгдээрээ гоё маркетингийн золиос болохгүйгээр өөрсдийгөө гоё гэр бүлээрээ гоё зүгээр л гоё би бинийхээ хайрыг баярлан тэмдэглээрэй гэж хүсье. Баяртай.